намайг Марлмаа гэдэг. Би Monologistic Worldwide-ийн тээврийн менежерээр ажилладаг. Хамтарч ажилладаг нэг хятад тээвэр зуучин компани дээр ажиллах боломж гарсан. За тэгээд 1 сарын хугацаанд яг хамтарч ажиллахад миний нүдэнд одоо хамгийн тод туссан зүйл гэх юм бол манай багийнхан өглөө болгон 30 минут хурал хийдгээс нь одоо ажил эхлэхээс өмнө за энэ хурал дээр хүн болгон өөрсдийнхөө апдейт болон асуудлыг ярьдаг. За ингэснээр өдрийн ажил нь маш зэгцтэй бөгөөд мэдээлэл алдагдахгүй хурдан явдаг юм лээ. Цаны цагаараа хүмүүс маш сайн амардаг. За жишээлбэл офисын хажууд тэмцээний гайлын агуу том барилга байдаг нэг давхуртаа том ногоон байгууламжтай. За яг цааны цаг эхлэхээр тэр хавийн офисын хүмүүс бүгдээрээ тэнд цуглаад одоо алхахад агаарын тенс нэлээд тоглодог мөн твэг айгүй их тоглодгийг анзаарсан. За тэгэхээр манайхан бас цааны цагаараа одоо сайн амархан ажлын бүтээмжид их сайнаар нөлөөлдөг юм лээ.